Тэнгэрт цайлсан 100. Эдүгээс 100 жилийн тэртээ Монгол нутгийн хөх тэнгэрт эртний үлгэр домгийн уран дүрслэл бодит биеллийн олж хүний гараар бүтсэн ансан хөдөлгөөрт төмөр шувууд дүүлэн нисжээ. Ардын хөвсгөл ялж, ардын засаг тогтооддаагүй 1925 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Зөвлөл социалист холбоот Орос улсын дээд үд хотоос хөөрсөн U13 загварын Хувьсгалт Монгол, Хувьсгалт нам, Хувьсгалт залуучуудын эвлэл хэмээх оноосон нэртэй 3-1 жонгоц Улаанбаатар хотын консулын дэнж буюу одоогийн Дандарбаатарын гудамж Сайз захаас офицеруудын ордон орох зам талбайд суулт хийснээр Монгол улсын зэвсэг хүчний нисэх хүчний түүх эхэлсэн билээ. Мөн энэ онд R1 загварын 4-1 байлдааны болон тагнуулын зориулалттай хөнгөн дайрагч онгоцыг хүлээн авснаар цэргийн нисэх хүчин тал бүрээр улам бүр бэхжиж Аз твдэн агарын хөлөг эзэмшсэн анхдагч улсуудын нэг болсон юм. Монгол ардын хөвсгөл цэргийг бэхжүүлж түүний зэвсэглэлд нисэх онгоц хэмээх орчин үеийн хүчрэг хэрэгслийг нэвтрүүлэх талаар бүх ард түмний хөдөлгөөн улс даяар орнож хөрөнгө мөнгө, малгах хүн хандвар бий болсон Монгол цэргийн нисэх хүчин богино хугацаанд тал бүрээр бэхжиж Монгол нисгэгч нараа зөвлөлтийн нисгэгчдийг дагалдан суралцаж 1929 онд нисгэгч Шагдар Сүрэн, Жамбаанар, Улаанбаатар, Баян Түмэн, Улаанбаатар чиглэлд анхны бие даасан 2000 км-ийн нислэгийг үйлдсэн төдийгүй Монгол улсын анхны агарын замын маршрутыг бүртгүүлсэн түүхийг бичилсэн. Тэгээ бид өнөөдөр нэг зүйлийг хэлэх дурсах ёстой гэж би бодож байна. Энэ эхлэл, энэ үүсэл, энэ анхны онгоц, энэ бүхэн бол бүгдээрээ зөвлөлт толгойд улстай зөвлөлт Орос улстай тогтоосон бидний найрамдал хамтын ажиллагааны л одоо бас нэг үршин байсан гэдгийг бид өнөөдөр хэлэх ёстой. За тэгээд энэ 100 жилийн дотор монголчуудын хийсэн ажил, нисэх хүчнээ хөгжүүлсэн энэ ажлыг ярих юм бол өчнөө ажил бий. За ингээд Монгол ардын хувьсгалт цэргийн зэвсгэлэлд шинэ онгоц ирснээр бид нар үндэсний болсон хүчингээ бэлтгэх хэрэг гарсан. За энэ дагуу бол одоо нийслэл хотын хувьсгалт залуучуудын эвлэл үүрүүдээс одоо тэргүүний шилдэг залуучуудыг хойрлсон байгаа юм. 1929-с 1932 онд анхны 3 мэргэжлийн нисгэгч зөвлөлтөд суралцсан төгссөн бол 1934 онд дотоодын цэргийн нисхийн сургуулийг байгуулж нисгэгчдийг бэлтгэх болжээ. Нисхийн салбар байгууллага ерөөсөө улс орныг батлан хамгаалах, тусгаар тогтлоо бэхжүүлэх энэ үйлсэд бол их олон жилийн түүхтэй гарамгай гавья байгуулж ирсэн ийм түүхтэй байгууллага. Манай цэргийн нисгэгчид эхлээд иргэний нисхийн үүргийг хамт гүйцэтгэж, манай иргэний нисгийнхэн ч гэсэн цэргийн хувцас формтойгоо энэ үүргээ гүйцэтгээд 1950-аад оны сүүлч 60-аад оны эхнээс ингээд иргэний тээврийн хөгжлийн замд орсон гэж ингэж үздэг. 1936 онд одоо Монгол ардын хувьсгал цэргийн нисэх бригадын дэргэд Шуудангийн очроод бас нэгдсэн. Өнөөгийн одоо иргэний агарын тээврийн нисхийн үйл ажиллагааг тэр үед бас эхэлж исэн байгаа юм. Энэ 100 жилийн хугацаанд бас хүнд хэцүү бэрх цагууд монголчууд бидэнд тохиолдсон. Бид 1936-39 оны халахын голын үйл явдлууд, 1941-45 оны дэлхийн 2 дугаар дайн, за зөвлөлтийн эх орны дайны энэ он жилүүдийг бас дурсах ёстой. 1932 онд ардын засгийн бодлогыг эсэргүүцэх хөдөлгөөнийг дарах ажиллагаанд цэргийн сүр хүчийг үзүүлэх, ажиглалтын зорилгоор онгоцыг ашигласан нь анхны байлдааны үүрэг байсан бөгөөд 1936 онд Япон манжийн зүгээс явуулсан 8 удаагийн их бага зэвсэгт халдлага төрөмгийлэлд Монгол ардын хувьсгал цэргийн нисэх отряд тухай бүртэн шийдвэртэй дайралтуудыг өгч дайсныг нийцааж байжээ. Мөн энэ цаг мөчтөд давхцсан баруун хил хязгаарт хасхийн дээрэмчэд зэвсэглэн халдаж нутгийн ард иргэдийг элдвэр хүчирхийлэх явдал удаа дараа гарах болж цэргийн нисэх хүчин шийдвэрлэх үүрэгтээ оролцсон агарын дайралтыг амжилттай явуулсан юм. Манжуурт Япон манж их хэмжээний цэргийн хүч хуралдуулж томоохон зэвсэгдэд төрөмгийл явуулах нь илэрхий болсон тул Монгол ардын хувьсгал цэргийг бэхжүүлэх үйл явц эрч хэмжиж энэ хэрээр нисэх хүчний байлдааны боломжийг үлэмж нэмэгдүүлэх болсон юм. Дэлхийн цэргийн урлагийн дүүхэнд ялал Тим маршал хэмээх алдаршсан Жуков өөрийн дурсамж номонд халахын голын байлдааны талаар өгүүлэхдээ 1000 гаруй онгоц оролцсон агарын тулдааныг урьд хожид үзээгүй тухайхан дурссан байдаг.
Дэлхийн 2 дугаар дайны үед Монголын ард түмэн улаан айрамд зөвлөлтийн зэвсэгтүүчэнд одоо чадах чинээгэрийн тусалж ирсэн. Тэр тусламжийн нэг хэсэг нь хүртэл одоо манай нисэх хүчний салбарт улсныг манайхаа мэднэ. Монголын ард түмний хурааж хоримтлуулсан хөрөнгөөр 1943 онд нисэх эскадрил бий болгож байгуулж онгоцуудыг үйлдвэрлэж Монгол ард нэртэй нисэх эскадрилийг байгуулж зөвлөлтийн улаан айрамд хүлээлгэж өгч тэр нисэх эскадрилийн дайчид нисгэгчид дайны төгсгөлийг хүртэл фронтод амжилттай тулдаж ирснийг одоо түүх гэрчилдэг. Монголын нисэх хүчин үүсэн байгуулагдсан анхны өдрөөс эхлээд улс орныг батлан хамгаалах өргөн уудам газар нутагтаа тархай боторхой суурьчтай нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг ард түмэндээ агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх ийм зорилготой байгуулагдав. Зөвлөлт холбоот улсын тусламжаар U12 хэмээх 5 агаарын хөлгийг бэлэг болгосноор нисэх хүчин байгуулагдсан ийм түүхтэй байдаг. 1945 онд дэлхийн одоо цэрэг дайны ажиллагаа үйлчлэсний дараагаар за тогтмол биш тэг хязгаарлагдал хүрээнд энэ иргэний засгийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Шуудан аймаг хооронд хот хоорондын одоо шуудан харилцаа одоо төрийн өндөр адан тушаалтнуудыг одоо тээвэрлэх, өвчтөн тээвэрлэхийг агарын тээврээр одоо зөөвөрлөх тэр ажлыг бол 46 оноос эхлээд тогтмол бусаар одоо ингэж явуулж эхэлсэн байдаг. За хэдэн аймагуудад аэродром нээсэн, Нисхонгоц буух хөөрхтөд Арадстан тоноглолыг тэнд байрлуулсан, Нисхонгоцоо сумлах, шатхуунаар сумлах одоо тэр баазуудыг хүртэл байгуулж эхэлсэн байдгийг. Анхны шанг бол 1956 онд Бүгд найрамд Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн 272 тоод тогтоол гарснаар 7 хоногт 2 удаа Улаанбаатараас Хөвсгөл, Улаанбаатараас Ховд, Улаанбаатараас Дорнотын чиглэлд Даан 2 онгоцоор нислэг үлдэх ийм түүхэн шийдвэр гаргаснаар одоогийн Мят компани үндэс суурь тавигдаж иргэний эсхийн салбарын анхны шанг татсан тийм түүхтэй. Одоогийн үеийг бодоход цонхон байсан л да. Иргэний гарын төвөөс 2 салаад явсан. Тэр 2 салаад явдаг үеэс эхлээд одоо хөдөөгийн аймагуд тусвар одоо нэг онгоцтой Даан 2 онгоцтой. Ингээд хотоос очсон мэдээ зэдээ шууд муудагаа хүргэдэг ийм үеэс л одоо энэ ажиллагаа нэхэлсэн шүү дээ. Үндсэн ажиллагаа. Монголын ардын арим орчин үеийн өвч бүрэн зэвсэглэгдсэн. Аз тэвдэн дээгүүр орох байлдааны өндөр боломж шатавхтай айран болж төлөвшсөн цаг үед цэргийн нисэх хүчний тусгай зориулт бүхий 109, 137, 265, 251, 318, 319-р ангиуд төр засаг их хорон ард түмэндэн оргисон тангаргаан үнчээр биелүүлж түүхэн үргээ нэр төртөө гүйцэтгэж ирсэн юм. Бидний одоо надтай хамт ажиллаж ирсэн багш нисгч нараас бол одоо Яндан гэж жигэмдийн Яндан гэж алдартай мундаг тим нисгч байсан. Би 1966 оны 9 сарын 20-нд энэ ардын зэргийн 109-р ангид онгоцны моторчин гэдэг орон тоон дээр тухайн үед бол энэ нэрлэжсэн одоогийн бол механикчаар орж ажилласан. Ингээд 1968 он хүртэл ажиллаад 68 оноос сөнөөгч онгоцны сургууль Оросын холбооны зөвлөлт холбоот улс руу явсан. Ингээд 1971 онд төгсөж ирээд энэ ангидаа буцан ажилласан. Батлан хамгаалах яамнамал өргөжин тэлж цэргийн ангиуд бол нэмэгдэхин хэрээр тэднэртэй тэднэрийг шуурхай удирдлагаар хангах зорилгоор тус эскадрилийг байгуулсан. Ингээд үүнийхээ дагуу бид бол цэргийн ангиудтай янз бүрийн төрөл бүрийн холбоо барих, цэргийн үүргийн дагуу ачаад дэвш тээвэрлэх, шалгалтын мөрөлдөхөнийг бол хөргөж өгөх. Өдөрний хээрийн сургуульд бол ангиудын хооронд нь удирдлагаар хангах иймэрхүү үүргүүдийг л бол хийж ирсэн. 1970 оноос хойш ардын армийн 137 дугаар ангийн нарийн дээр нисэх хүчинд нисхийн сургууль Зөвд Холбоод улсын Краснодар хотын нисэх хүчний дунд сургуулийг төгсөж ирээд 72 оноос хойш тус ангид байлдааны нисэгч, ахлах нисэгч, хэсгийн дарга дараа нь Гагарины активын төгсөж ирээд тус ангид ерөнхий иш дөрвөн эскадрилийн захирагчаар ажиллаж энэ хугацаанд багш нисэгч 12 шавьтай,
байлдааны дуунаас урдан сонигч Монгол онгоцны дарга багш нисгчээр тус ангид ажиллаж байлаа. Анги байгуулагдсан цагаас эхлээд 1986 он хүртэл Зөвлөлт улбууд улсын байгалийн цэргийн тойргийн бүгд найрамд Монгол ард улсын нутаг дэвсгэр дээр дархан ноёны хүндэд энд байрлаж байсан. Хорооны бүрэлдэхүүнд орж 4-р эсгийдэрэл нэртэй явж ирсэн. Монгол зөвлөлтийн нисгч нар зөвлөлтийн удирдлаганд ор нэг хэсэг ажиллаж байсан. Цэргийн нис хүчний байлдах чадвар байлдааны боломж, боловсон хүчний боломж чадвах нь энэ хүрээнд улам өснө нэмэгцээр орчин үеийн дуунаас хурдан онгоцыг зэвсгэлдэн авч мэрэгчсэн нисгч нарч бэлтгэгцээр байв. Тухайлбал 1970 онд дуунаас хурдан МиГ-15 сургууль байлдааны нисэх онгоцыг зэвсгэлдэн авч саран гэрэл, үүснийг, пөрөвдөрж, цогц сайхан нар зөвлөлт улбууд улсад нисгчээр төгсөж ирсэн нь Монголын ардын армийн байлдааны боломж чадварыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн юм. 1971 онд тохиосон ардын хувьсгалын 50 жилийн ойн парад цэргийн ёслолын жагсаалд цэргийн нисэх хүчин оролцож ард түмэндээ мэрэгжлийн эд хаваа гайхуулсан бол 1972 онд байлдааны бөмбөгдөлттэй нислэгийг дээрх онгоцоор үйлдэж улмаар 1973 онд явагдсан хэрлэн 73, говь 77, найрамдал 79 зэрэг Монголд байрлаж байсан зөвлөлтийн аримтай хамтарсан өргөн масштабын томоохон хэрийн сургуулиудад цэргийн нис хүчин амжилттай оролцож төр засаг цэргийн дээд удирдлагаас өндөр үнэлэлт авсан юм. Дэлхийн томоохон зэвсгийн үйлдвэрлэгч зөвлөлт холбоод улсын 3 дахь үеийн хүчирхэг зэвсэглэл дууны хурднаас 2 дахин хурдлах хүчин чадалтай тэрэлтэй хөдөлгөөрт МиГ-21 цөнөгч онгоц, МиГ-24 байлдааны нисдэг тэргийг манай цэргийн нисгч нар чадварлаг эзэмшиж тэр хэрээр Монголын ардын армийн байлдааны боломж тасралтгүй өснө нэмэгцээр байсан бөгөөд түүнийг зоргол 87 сургуульд бүрэн дүрэн илтгэн харуулсан байдаг. 1978 онд үндсэндээ байлдааны 12 МиГ-21 онгоц ирж тэгээд бүх нисгч нар одоо энэ онгоцон дээр бэлтгэгдэж эхэлсэн. 1981 онд ардын хувьсгалын 60 жилийн парадын нислэгт манай эскадрил бүрэн бүрэлдэхүүнээр 12 онгоцтойгоо оролцсон. Анхны холбооны хангалтын батальон бий болсон. Энэ холбооны хангалтын батальон бол нислэгийн бүх одоо хангалт үйлчилгээний холбооны хангалт үйлчийг хариуцж ажиллаж байсан. Энэ дээр нисхийн анги нислэг үйлдэхэд бас 3 төрлийн аэродромыг тонголсон байх шаардлагатай байдаг. Холбоо ариадын техникийн хэрэгслэр энэ одоо үндсэн аэродромын холбоо ариадын техникийн хэрэгсэл, мөн бэлтгэл аэродромын холбоо ариадын техникийн хэрэгсэл, нөөц аэродромын одоо холбоо ариадын техникийн хэрэгсэл. Энэ бүх ариадын техник холбооны одоо хангалтыг энэ батальон маань хийж гүйцэтгэж байсан. Ингээл одоо анх бол бид Төв аймгийн Алтан булаг суманд үдсэн газраа шилж явал ангийн ирээдүйн ангийн байгуулах талбай нэг ясан дөөл одоо газрын өмчүүлээд манай шилж ич. Ингээд 84 онд одоо явган цэргийн үйл ажиллагааг агаараас дэмжих байлдааны нисдэг тэрэгний 251 дүүр ангиж байгууллаа. Зөвлөлт ботосоос манай ангид шинээр байгуулагдж байгаа анги урд өмнө бид бол байлдааны нисдэг тэргээр бүлээ үйл ажиллагаа явуулж тэгж хэвшээгүй байсан үе. Тийм учраас зөвлөлт ботосоос 2 нисгэгч, 1 техникч, газрын үйл ажиллагаа явуулах хэдэн механиктай ажиллагаагаа эхэлсэн. Нислэгийн албан өөрөкөөс ямар нэгэн осол аварын тохиолдлоор буух шаардлагатай үед бол тэр ард дүрэн бол бэлэн байж явах ёстой. Энэ анги яаж ажиллаж тийм л ажиллаж байна. Гадны онгоц хүлээж авч чадна. Ямар нэгэн буулт суулт болоход аваар осол үүссэн бас запасны ард дүрэн гэж байх ёстой. Тэр ард дүрэмийг нэг үүрэг зорилгыг биелүүлж ажиллаж байна. Хүндрэлтэй үед бол 8 ангийг нэгтгэж нисэх тусгай ороо болгосон. Нэг анги. Зөвхөн яг энэ үед ягаад ийм үйл ажиллагаа явуулсан гэвэл бүх байлдааны нисдэг зэрэг нисэх боломжгүй болсон хүчийн дутагдланд орсон. Ингээд ганцхан тээврийн нисдэг зэрэгний эскадрил зэвсэгчний 109-р анги байлдааны нисдэг зэрэгний Ми-8 Ан-24, Ан-26 онгоцуудаар тээврийн нислэгийн үйл ажиллагаа явуулж ирж байсан тийм үе байгаа.
Монгол орнд өрнөсөн ардчилсан хувьсгал, нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлтийн нөлөөгөөр Монголын ардын армийг цомхон чадварлаг, мэргэжлийн чиг баримтшаад болгон өөрчлөх цэргийн шинжилгээний бодлогыг эргэлт буцалтгүй хэрэгжүүлэх болсон. Энэ хүрээнд улс орны эдийн засгийн боломжоо шалтгаалan өртөг зардал өндөртэй нисэх цэргийн хүчний хөгжил зогсон байдал хүрч, улмаар зэвсэглэл техникийн хоцрогдолд хүрч, нисгэгч нисхийн техникийн хүний хүчний бодлого алдагдж, уналтад орсон юм. Одоо жишээ нь иргэний нисхийн тухай хууль гэж байсан, авсан нисхийн тухай хууль гэж байгаагүй учраас иргэний нисхийн хуультай энэ тэнцвэр хэмжээний хуулийг бид нар боловсруулах тийм үүрэгтэйгээр янзын айтайх хууль боловсруулсан. Ингээд үндсэндээ бол агаарын довтлогоо самгаал зэрэг агаарын цэргийн үүрэг гүйцэтгэх хууль эрхцэн үндэслэл тавигдсан. Хуулиа батлуулах гээд өргөн барьж явах тэр үед хууль зүйн дотоод иргэн яам их хурлын хамгийн газраас за энэ иргэний нисхийн тухай хуультай ижил төвшний хууль юм байна энэ улсын нисхийн тухай хууль. Тэгэхээр энэ хоёр хуулийн дээд талд агаарын орон зайг нисгэд ашиглах тухай хууль гэж тэр малгай хуулийг хийж өгөх нэг зүйтэй минь энийг танай ажлын хэсэг дахиад хийгээд өгөөч гэх. Тэгээ бид нар бас яг тэр ажил руу хандсан шамлал орсон. Ингээд хуулийг боловсруулад бид нар зэрэг хоёр хуулиа батлуулж ялаа. 70-аад оноос Монгол улс тэрэлтэд хөдөлгөөртэй байлдааны онгоцтой болсон. Сүнөгч бөмбөгдөгч онгоцтой. За энэ үед дид бүтцийн сайд, Батлан амлахын сайд хоёрын хамтарсан тушаалаар нислэг үлдэх журам гэж батлагдаад тэр журмаар ер нь бол бас 17-8 жил явсан байдаг юм. Тэгээд ингээд улсын нисхийн тухай хууль, агаарын орон зайг нисгэж ашиглах тухай хууль гарснаар бол юм эрхцүү орчмол айтайхан бүрдээд одоо бол ингээд цаашаа энэ хуулийн дагуу журам дөрмөд боловсруулагдаад нэлээд айтайхан болцоо гэж ойлгож байгаа. Холбогдох хууль эрх зүйн баримт бичгүүд боловсруулагдсан болгоцсны дотор зэвсэг түвшний байгуулалтыг 2005 хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, цэргийн байгуулалтыг 2015 хүртэл хөгжүүлэх хөтөлбөр зэрэг урт дунд хугацааны хөтөлбөрүүдэд тусгагдсан агаарын цэргийн хөгжил, цэргийн нисэх хүчнийг хөгжүүлэхтэй холбоотой заалтууд тэдгээрийн хэрэгжилттэй салшгүй холбоотой. Тэгээд зэвсэг түвшний шинжилгээний бодлогын хүрээнд тус ангид 2008 онд Оросын холбооны улсаас хамгийн сүүлийн үеийн зэвсгэл техникийн нэг болох М171 Е завгрын 2 нэгжийг нийлүүлэхээр болсон нь манай ангийн тэр онгоцоо хүлээж авах бэлтгэл ажил явагдаж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд шинэ хүүхэд гахаар гэр оронгоо цэвэрлэдэг шиг бид нар анги байгууллага тогтчуулах, онгоцыг хүлээж авах бэлтгэл ажлыг хангах хамгийн гол нь Оросын холбооны улсын Улаангууд хотын нисхийн үйлдвэрийн сургалтын төвд 21 хүний бүрэлдэхүүнтэй 40-50 хоногийн хугацаатаагаар нисэх инженер техникийн бүрэлдэхүүн төрөл тусгай мэргэжлийн хүмүүсийг аваачиж сургаж нислэгийн үйл ажиллагаанд бэлтгэх чухал ажлыг хийж эхэлсэн. Энэ үед нисэх бүрэлдэхүүн тэнд очиж тодорхой хугацааны нислэгийн дадлага, нислэгийн үйл ажиллагааг сэргээх, хоёрдугаарт инженер техникийн бүрэлдэхүүн 9 онгоцон дээр онгоцны цаг үеийн үйлчилгээ, онгоцны засвар, онгоцыг нислэгдүүлэн байлгах дадлага сургалтыг хийж тэрнийхээ үр шимээр бид нар 2 онгоцоо хүрээд ирэхэд ямар нэгэн цагийн алдагдлгүйгээр нислэг өгсөн даалгаврыг биелүүлэхэд одоо бэлэн болж ирсэн. Энэ хэлтсээрийн хүрээнд Монгол улсын Жанжин штабын дарга дэслэгч генерал тоогоогоор галтуулсан ажлын хэсэг Оросын холбооны улсад очиж одоо зэвсэг техникийнхаа талаар ямар зэвсэг техник авах уу гэдгээ ярилцаж тогтсон. За энэ хүрээнд бол нисэх хүчинд Ми-24, Ми-8, Бичоро зэрэг одоо ер нь чухал зэвсэг техникийг авахар шийдэж за энийгээ бол 2008-аас 2009 оны хооронд нийлүүлэхээр одоо тогтсон байдаг. За ингээд Ми-24, Ми-8-уд 2010 оны 10 сараас эхлэн Монгол улсад нийлүүлэгдэж тэр нь бол бүх сэлбэг хэрэгсэлтэйгээ ярьж одоо Монгол улсын нисэх хүчин дахин
сэргэж 2 байлдааны галын дэмжлэгийн нисдэг тэрэгтэй 2008-тай ийм үйл ажиллагаагаар явуулж эхэлсэн. За энэ үеэс эхлээд тухайн үед бол Оросын холбооны улсад нисгч инженер техникийн бүрэлдэхүүн залуучуудыг сургаж эхэлсэн. Нэлээд тоогоор. За эдгээр нэрээд бол одоо хүртэл ажиллаж байгаа. Болсон хүчний асуудлыг бол бид нөө Оросын холбооны улсын цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулж олон нисгч инженер техникийн ажилтныг бэлдсэн. Тэгээ миний бие бол одоо энийг бэлтгэхэд анхны инженер техникийн бүрэлдэхүүн нисгчээ явуулж исэн бол төгсж ирсэн анхны нисгч инженерүүдийг хүлээж явж исэн азтай тохиолдол миний үед тохиолдсонд би баяртай байдаг. Сэвсвчний 337 дугаар ангийн одоо сүүлийн үеийн хэрийн сургуулиудад оролцох. За байлдааны удаа тактикийн хэрийн сургуульд ийм үүрэг гүйцэтгэх ийм ажиллагаа үндсэндээ эхэлсэн. Тэгэхээр 10 давсан 4 нэг тэрэг маань нисгчрээ эргүүлэн одоо тэтгэвэр фэнсэнд гарсан одоо чөлөөнд байсан ахмад нисгчрийг авч за мөн одоо төвөр мөн минь нисгч зэргийн мөн нисгчрийг одоо мөн шийдэж ирсээр одоо ингээд хэрийн сургуульд оролцох их үүсвэр тавигдсан. 2019 онд МиГ-29 сонгоц 2 ширхгийг 11 сард нийлүүлж за ингээд Монгол улсынхаа нисэх хүчин бол сөнөөгч онгоцтой болж нисгээ үйлдэж эхэлсэн. За дараа нь бол 4 сөнөөгч онгоц нийлүүлэгдэж ингээд нисэх хүчин бол одоо хөгжиж байгаа. Шинэ зүүнд Монгол улсын зэвсэг хүчний нэрийн хуудас болсон чухал үйл явдал бол энгийн сахиулгын ажиллагаанд манай алпаагчид үүрэг гүйцэтгэх болсон явдал юм. Бэлтгэлд турандаа бат сөхөд цэргийн нисгчдийн энгийн сахиулгын ажиллагааны анхдагч болж үүрэг гүйцэтгэж байсан бол хожим цэргийн нисгч инженер техникийн ажилтнууд Афганистан улсад нислэг тэрэгний техникийн засвар үйлчилгээний сургалтын багт 8 ээлжинд үүрэг гүйцэтгэж цэргийн инженер техникчдийн алдар гавьяаг мөнхөлсөн билээ. Одоо ирээдүйд бол Монгол улсын одоо энэ манай цэргийн нисгийнхэн маань одоо Судан болон бусад олон улсын ихийг дэмжих ажиллагаанд бас өөрөг гүйцэтгэх юм бол энэ бол зэвсэг хүчний чадвар, агаарын цэргийн чадварыг бас одоо нэг шат ахиулсан тийм сайхан одоо сургалт бэлтгэл болно гэдэгт бол итгэлтэй байдаг. Манай залуучууд ч гэсэн ер нь үе манай дарга нар ч гэсэн энэ тал дээр бол бид нарыг дэмжиж за одоо төрөл бүрийн одоо Чад улс байна, Судан улсууд байна. Энэ үед одоо инхийг дэмжих ажиллагаанд нислэг тэрэгний бүлэг буюу багийг оруулах тал дээр олон удаа одоо судалгаа хийж энэ судалгаануудын одоо үр дүнгээр удахгүй бас ирээдүйд манай одоо нисгийнхэн маань одоо яг одоо инхийг дэмжих ажиллагаанд баттай оролцоно гэдэгт бол итгэлтэй байна. Цэргийн нисэх хүчин энх цагтаж эх орон ард түмнийхэн төлөө үнэнчээр зүтгэж олон улсын болон хоёр талын хамтарсан сургууль дадлагууд байлдааны буудлагатай сургуулиудад оролцохын зэрэгцээ дадлагын болон хуваарьт нислэг гамшиг ослын голомтод үүрэг гүйцэтгэх эмнэлгийн тусламж татан гаргалт аврах эрен хайх хэлийн хяналтад дэмжлэг үзүүлэх зэрэг онцгой болон тусгай үргийн нислэгийг байгаль цаг үеийн ямар ч нөхцөлд өдөр шөнийг ялгалгүй мэргэжлийн өндөр ур чадвараар тасралтгүй гүйцэтгэж хүлээсэн үргээ нэр төртэй биелүүлсээр байна. Манжирок хотод очиж горны алтад очиж ингэж оролцож ингэж 171 нисэг тэргээр бол одоо үндсэндээ шүхэр сантын нисэг хийсэн. За энэ байлдааны тэргүүн дээр бол үндсэндээ байлдааны буудлага харуултыг бол амжилттай хийж гүйцсэн юм аа. Энэ бол 1990-ад оноос хойш тасраад байсан 10-20 жилийн дараа одоо энэ сургуулиудыг амжилттай хийсээр. За манай залуучууд сүүлийн төгсөж ирсэн хүмүүсийн харуултанд мөн сайхан оролцсон. За манай хуучин ахмад нисгчээр ингэж оролцож ингэж үүрэг гүйцэтгэсэн юм аа. 084 ингэж хүчтэй одоо болох онцгой үеийн хүчийг болох нисгийг бол одоо гүн нуурт за мөн шинийн болтыг одоо налахад гүн нуурч хийсэн. За үеийн орны усны болтуудыг мөн ялгаа байхгүй өдөр шинийн цагт аль алины үүрэг гүйцэтгэж оролцсон. За 2013 онд одоо санаж байна. Одоо хамгийн одоо удаагийн болтыг хийсэн түүхэнд ингэж бичигдсэн байна. Сайхны хүртэл хэлийн цэрэг онцгой байдлыг ерөнхий газар өөрийн гэсэн онгоц нислэг тэрэггүй энэ бүх тэд нарын хийх ёстой үндсэн ажлууд нислэг тэрэг шаарддаг онгоц шаарддаг юмыг энэ анги маань нуруунд олон жил өөрч явсан. Энэ ард хангалтын зохион байгуулах татал таяг одоо шатхуун татах энэ бүх үйл ажиллагааг одоо 330 дугаар ангийн бие өрөлдөх одоо амжилттай хэрэгжүүллээ. Онцгой байдлын чиглэлээр маш их ажил хийсэн. Зүгээр санц суухад бол отхон тэнгэрийн уулчдын осол
тэнд нисдэг маань очиж голлох үргээ хийлээ. Ата таван богдод төөрсөн Израилийн жуулчдыг эрен хайж олж ирж байлаа. Мөн замын уурхаар гарсан ослоор шөнийн 4 цагт онгоц асааж гараад тухайн уурхаан цөөрөнд нүхэнд 4 талаас нь машиныг ил тусгаж ягаад тэнд эмнэлгийн тусламж үзүүлж явлаа манай хэд. Ой хэрийн төмөрт очдог буух газар олдохгүй. Тэнгуутл голд байгаа сайран дээр нь бууж одоо аврах ажиллагаагаа явуулж иймэрхүү ажлуудыг хийж исэн. Өвчтөе зовлонтой улсуудыг өдөр шөнө цагаар сайн муу гэж харгалзахгүйгээр очиж эмнэлгийн бүрэлдэхүүнд очиж газар дээр нь хагалгаа хийсэн өвчтөнгөө наашаа тээвэрлэх гэх мэтлэнгийн нислэгүүдийг хийж гүйцэтгэж ясаа. Хөлийн шонгуудын шинжилэн сайжруулах, координатын шинжилэн тогтоох ажилд дашаа хуугав яад ил баясгалан дэд хурандаанаар сар гаруй хугацаанд яваад энэ машин морь хөрөхгүй газар бүх хөлийн зурвасыг тогтоож исэн. 2017 онд Монголын 4 өнцөгт ийм хүрэл баг нь босгосон. Тэр хүрэл багныг босгоход тийшээ тэр багныг босгох материалыг тээвэрлэх боломжгүй. Яг гэвэл тийшээ машин явах боломжгүй учраас тийм учраас бид нар зөвхөн тэр бүх ажлыг нисдэг дэрний одоо оролцоотойгоор гүйцэтгэж ялаа. Алтаа таван богдын оргил дээр 1-р багны хажуу талд босгосон. Монгол шарын даваанд босгосон. Зүүн захад модод бол соёл жуулан дээр мөн адилхан энэ бүхүүдийг босгосон. Энийг босгоход ерөнхийдөө 70-аас 80 удаагийн тийм асаалт хийсэн байдгийг. Нэгэн зуны бахархам түүхийг нисэх хүчний дайчид бүтээхдээ эх орныхон эрх чөлөө тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлыг агаарын орон зайд баттай хамгаалаад зогсохгүй. Даян дэлхийн энхийн үлсэд хувь нэмрэн оруулж, сансар огторгойд улмөрэн үлдэн нэр алдран мөнхөлж, игнэнээсэн олон арван баатрууд алдартан гавьяатныг төрүүлэн Монгол түмний бахархал болсон билээ. Зэвсэг түвшний жанжинштай батлан хамгаалах юм иргэний нисхийн удирдах газрын хоорондын уялдаа холбооны үр дүнд манай нисэх хүчин орчин цагийн байлдааны онгоцны бэлтгэл сургуулийг бол амжилттай зохион байгуулж ирсэн юм а. Одоо орчин үед МиГ-29 мөн одоо МиГ-117 нисдэг тэрэг мөн Ми-124В байлдааны нисдэг тэргүүдээр нисхийн одоо үүргийг амжилттай гүйцэтгэж байна. Энд бол манай чадварлаг нисгч нар, багш нар мөн зөвлөх багш инженерүүд бол тодорхой одоо тусламж үзүүлж тэдний сэтгэл харамгүй үр дүнд зэвсэг түвшний агаарын цэрэг өнөөдрийг хүртэл ингэж хөгжиж ирлээ. За өнгөрсөн түүхийн хугацаанд улсын нисгийн хэлтс маань тодорхой одоо бүтэц зохион байгуулалтаагаар батлан хамгаалах яамнаас улсын нисгийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. За сүүлийн жилүүдэд Монгол орны нөхцөл байдал, байгалийн төрөл бүрийн гамшиг осол, зэрэгтэй холбоотой цэргийн байгууллагад үүрэг оролцоо нэмэгдэж үйл ажиллагаанд нисэх хэрэгсэл одоо ашиглах одоо байдал нэмэгдэж байгаа. Тухайлбал хил хамгаалах ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газар зэрэг одоо байгууллагууд төрөл бүрийн нисэх онгоц нисдэг тэргийг одоо үйл ажиллагаанд ашиглах болсон. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын засгийн газраас 2023 онд батлан хамгаалах яамны зохион байгуулалтын бүтцэд улсын нисгийн хэлтсийг шинээр одоо бий болгож гэж шийдвэрлсэн байгаа. За агаарын цэргийн бас нэг онцлог гэвэл газрын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл байдаг. Түүнийг удирдахад бас инженерийн бүрэлдэхүүн, командлын ахлах инженерүүд бас амжилттай оролцож байлаа. 1990 онд Оросын холбооны улсын цэргийн нисэх хүчнийхэн Монгол улсын нутгаас гарахад манайх 7 ширхэг одоо аэродромыг хүлээж авч түүнийг одоо зарим нь байнгын хадгалтанд авч зарим одоо аэродромуудын байлдааны ажиллагаанд, нислэгийн ажиллагаанд, байлдааны бэлтгэл сургуулийн ажиллагаанд ингэж ашиглаж ирлээ. Өнөөдөр нисхийн удирдах бүрэлдэхүүн боловсон хүчин голцоо зөвлөлт холбоот улсад боловсрол эзэмшин Оросын холбооны улсын зэвсэг техникээр ажиллаж байгаа билээ. За бидний одоо гол зорилго бол нэгдүгээр улсын агаарын хөлгийн улсын нисхийн одоо эрх зүйн орчныг боловсронгуй болгох. За улсын агаарын хөлийг эзэмших байгууллагуудын нисгч инженер техникийн бүрэлдэхүүнийг бэхжүүлэх, хүний нөөцийг одоо бүрдүүлэх, за шаашлуул одоо нисэх одоо техник хэрэгслийг одоо
одоо хөгжүүлэх тэр засгийн одоо бодлогот одоо тусгах юм том одоо зорилго тавьж байгаа. Манай удирдлагын бүрэлдэхүүн батлан хамгаалах яам зэвсэгчний жанжин штабаас нисхийн цэргийн нисхийн энэ үйл ажиллагаа цэргийн нисхийг бэхжүүлэх улам боловсронгуй болох ажиллагаанд бол амжилттай одоо дэмжлэг тусалцаа үзүүлж ирснийг бол одоо хэлэхэд таатай байна. За цаашид улсын агарын хөлийг эзэмш байгууллагуудыг хөгжүүлж бэхжүүлэхэд юуны төрөнд эргэцэн орчныг боловсронгуй болгох, улс орны хөгжлийн урт болон дунд хугацааны бодлогын баримтчгүүдэд тодорхой дарга хэмжээнүүдийг тусгах, болоо засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт одоо зорилттой дарга хэмжээнүүдийн тусгах чиглэлээр одоо холбогдох нэгж байгууллагатай хамтран одоо ажиллах болно. Тэнгэрт цайлсан 100. Нисэх хүчээр овоглогддог эрхэм генерал, офицер, ахлагч, ажилтан албаа агчид нисхийн үе үеийн ахмад дайшид тав хүндээ Монгол улсад нисэх хүчин үүсэж өгсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргье. Нисэх хүчнийхээ дайчин замнал түүхэн бархлыг мөнхжүүлэх, залуу хойшивд их орон чөмслийг төлөвшүүлэх, цэргийн нисхийн үйл ажиллагааг сурталчлан таниулах чухал ач холбогдолтой энэ хүү баримт кино хийгдэж байгаад туйлын баяртай байна. Өнөөгийн агаарын цэргийн бие бүрэлдэхүүн зэрэгцээгээ шинжлэх, нисхийн ари дурмаа шинжилэн засварлах, өдөр шөнийн цаг улирлын ямарч нөхцөл бүх төрлийн онгоцыг хүлээн авах хүчин чадалтай оншилгоо амжилт зүй засварын төвтэй болох зорилттойгон ажиллаж байна. Мөн эдийн засгийн үр ашигтай, бага уурын эргэн зэргийн хосмол зориулалттай, сургалт дадлогын онгоцтой болох агаарын тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, улмаар инхийг сэхвлэх ажланд оролцох зорилт бид бүхэнд бас байгаа. Дадлагын дэрнжор, симуляц бүхий сургалт бэлтгэгчийн анх төвийг байгуулан, агаарын цэргийн сургуулийг байгуулан, өөрийн боловсон хүчнийг бэлтгэх нөөц бололцоо бид бүхэнд бас бий. Өнгөрсөн 100 жилийнхаа алдар гавьяаг баатарлаг түүхийг дүүчээлэн шинэ 2 дахь зууныхаа амжилтын бөөхөг шинэ хуудсуудыг бид хүн амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Агаарын цэргийн нийт бие бүрэлдэхүүн болон нисгээр овоглогддог эрхэм генерал, офицер, ахлагч, ажилтан албаа хаагчид үе үеийн ахмад аж та бүхэнд Монгол улсад нисэх хүчин үүсэж өгсөний түүх 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Монгол улсын зэвсэг хүчний үндсэн тулгуур багны нэг агаарын цэргийн амин сүнс болсон цэргийн нисэх хүчний үйл хэргийн 2 дахь зууны хөгжил дэвшил цаглашгүй өндөрт цуцашгүй хурдаар эрчтэй урагшлан дэвжихийг хүсэн ерөөй. Цэргийн нисэх хүчний яруу алдар Бадар Тугай